Хүмүүн биеийг олж энэ хорвоод мэдлэнэ гэдэг өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн хэлхээсэнд алдаа оноо амжилт бүтээлийн үргэлжлэл болдог их хувь заяа буй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг Монгол сайхан зүрэг бий. Энэ үгний утгыг тайлж, учрыг нь чангалж яваа ийм нэгэн түүх. Эглэхэн амьдрал дундаас өсч өндийн өнөө цагийн хүртэл шаргуу хөдөлмөрлөж өөрийн түүхийг бичиж яваа хүн бол Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Хорондоо Лувсандоржийн Чулуунбаатар. 1961 онд Лувсандор чимээх айлд 7 дахь нуган үрн болж мэндэлсэн. Түүний аав Лувсандорж Завхан аймгийн Алдархан суманд төрж өсөн жолооч мэргэжлийг эзэмшин нийслэл хотод ажиллаж хөдөлмөрлөн улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Түүний ээж Дэндвийн Бадамханд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул цэцэрлэгийн асрагчаар олон жил ажилласан хүн. Мятвын Лувсандорж Дэндвийн Бадамхан тэмээх хоёрхан биеийг 11 болгон хувааж үр хүүхдээ бусдаас дутуугүй мэргэжил боловсралтай болгосон. Миний аавыг Мятвын Лувсандорж гэдэг юм аа. Миний аав бол одоо Завхан аймгийн Алдархан сумын Яруугийн хүрээнд төрсэн ийм хүн байсан. Тэгээ миний ээж бол Төв аймгийн Сэргэлэн сумын Дэндвийн Бадамхан гэдэг энэ эмэгтэйтэй ханилж суугаад 11 хүүхэд төрүүлсэн байдгийг. Тэгээ миний аав бол жолооч хүн. Ээж бол одоо залуу занд насндаа бол асрагч багш, цэцэрлэгийн асрагч багш. Дараа нь одоо сүүлд бол төрслөх урлагийн сургуульд одоо жижүүр хийж агаад ингээл одоо тэтгэвэр чөлөөндөө гарсан ийм хоёр буурал байгаа. Одоо хоёулаа Тэнгэрийн оронд хүүгээ хараад тэгээ миний хүү одоо ингээ явж байгаа юм байна гэд одоо хүүгээрээ бахархаж байгаа хаа гэж би бодож байна. Мятв гэдэг овгийг бол бид нэр аавынхаа одоо ааваар нь овгсон. За би бол өөрөө 3 ахтай, 3 эгчтэй, доороо 4 дүүтэй, айлын 7 дахь хүн байхгүй юу? Тэгээ одоо бага нас минь бол аав ээжийнхаа гар дээр ингэж өсөж торнож 3 ахыхаа одоо асрамж 3 ахыхаа одоо бас хатуу хөтөө гарыг л үзэж тэдний одоо буулганд орол явсан хүн шүү дээ. Нэг нөгөөлөхөд бидний үе чинь бол одоо ахан дүүгээ сургадаг, эгчин дүүдээ сургаал айлддаг ийм л сайхан нийгэмд амьдарчээл. Багийн хөдөлгөөнтэй Дэггүй Шархуу 1969 онд Монгол улсын ууган сургууль 3 дугаар сургуулийн 1-ийн А ангийн сурагч боллоо. 10 жил тохоо нийлүүлэн суусан ангийн андууд жигүүрээ дэлгэн зүгүр ниссэн ч гэлээ хизээч нэгнээ мартахгүй нандин дурсамжийг бүтээсэн байдаг. 46 жил өнгөрсөн ч хүүхэд ахын жаахан төрхөөр нэгнээ санаж насан багын дурсамж сэтгэлийн гүнд хадгалагдан үлджээ. Хаан спорт, урлаг, хөгжмийн арга хэмжээ тэмцээн болно. Тэнд Чулуунбаатар л гүйж явна. Сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч гэлээ зөв сахилгагүй хүүхэд байсан хэмээн багш нь бахархаж суув. Нэг аагаас 10-ын А хүртэл амьдралын зам хөдөлсөн багш нь Монгол улсын гавьяат багш, физик математикийн хэмээн алдарсан Дөрцөрөн багш. Энэ эрхэм багшийн гавьяа зүтгэлээр олон шавнар нь хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атхан авсан дамжиггүй. За би 1969 онд Монгол улсын хамгийн ууган сургууль нийслэлийн 3 дугаар 10 жилийн 1-ийн А ингээд одоо элсэн суралцжээлаа. Ингээд 1-ийн А-гаас 10-ийн А-ын хүртлээр 1969-с 79 онд энэ сургуулийг төгссөн. Бага ангийн багш маань бол Дарс сүр ингээд нэг сайхан эмэгтэй багш байлаа. Үнэхээр одоо ээжийн сэтгэл шиг сэтгэл гаргаж бид нарыг хүүхчгээ хайрладаг ийм сайхан багш байсан. Бидний үе чинь тэгэл 5 дугаар ангид ороод ахлах ангид орлоо гэж ангийн багш солигддог. Энэ үед бол Монгол одоо физикийн багш Дөрцөрөн багш маань манай ангийг дааж ажилласан. Ингээд бид нарыг 10-ын А төгсөхөд манай Дөрцөрөн багш маань ангийн багшаар ажиллаж байлаа. Манай багш бол одоо маш их тийм одоо шаргуу, дайчин маш их хөдөлмөрч ийм хүн байсан. Манай ангийг бол одоо сургуулийн шилдэг анги болгосон. Спорт урлагаараа 10 А шиг одоо ийм одоо
мундаг анги байгаагүй. Манай сургуулийн бүгд мэднэ. Сургуульдаа бол сурлага, тэгээд спорт, урлаг бүхэл талаараа манай анги дандаа манлайлдаг. 1979 онд 10 дугаар ангийг 40 хүүхэд төгсгöd 34 нь одоо дээд сургуульд орсон байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ багшийн хөдөлмөр ямар их одоо өр өгөөчтэй байсан. Тэр үед хүүхдийн төлөө гэдэг одоо сэтгэл бол үнэхээр агуу байсан байна гэдгийг одоо би энэ наснаасаа эргэж харахад одоо үнэхээр багталтай санагддаг. Хүн өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол мундаг сайхан байт юм байна. Тэрний үлгэршээл манай Чулуунбаатартай. Одоо бие бол дээр мундаг сайхан. Дуу хоолой сайт. Бүр авьяас нь улам нэмэгц. Одоо манай ангийн сан баритон хоолой дуучны нэг шид Чулуунбаатарч. Тэгэхэд бол манай анги бол сорлох хүмүүжлэр бол сургуулийн тэргүүний ангиар 3 удаа шалгарч байна. За Чулуунбаатарын хувьд бол за би илхий санаж байна. 7 дугаар ангид байхад санаж байна. Хамтдаа зогсоод ерөөс цээжээр шүд математикийн багш бодлого хэлээд за хэн хурдан бодож хариугаа хэлэх вэ гэд хамгийн түрүүнд Чулуунбаатар гаргаад хариугаа хэлж ирсэн юм да. Зөв хариу хэлж ирсэн. Би тэгээ өөрт нь хэлдэг нүгт нь хэлэх дуртай байна. Хүний сайныг дурдна гэдэг чинь бахархал байд. Манай хурдан бодлтын авраг. Анх л 1969 оны 9 сарын 1-нд 1-р ангид орж энэ сургуулийн босхийг анх алхаж нэг анги болцоож явсан хүүхдүүд одоо бүгд өнөөдөр цуглаад бүх дурсамж хүүхэд насны сайхан үйл явдлаас хэрэгж байгаад баяртай байна. Энэ бүхнийг цуглуулах шаардлага басан гэх юм уу? Чулуунбаатартаа их талархаж баярлж байна. Дунд ангид ороод нэг 4-5 хүүгүүд бүр онцгой их идэвхтэй хичээлд их сайн шамдаад ингээл явж исэн хүүхдүүдийн маань одоо нэг нь бол манай Чулуунбаатар байгаа юм. Тэр үед чинь одоо гол хичээлүүд болох айлгар, геометр, тэгэл хим, шугам зураг гэх мэтлээ одоо тэр үеийн тухайн нэлээд хүнд хичээлүүдэд их сайн. Одоо жоохон хоцорсон ойлгоогүй юм а багштай их тулж ажиллана. Очоод ойлгоод ингээд самбаачлаад мэдээд авчна. Тэгээд тэр энэ нь бол багасаа манай чукад бол тэр нэг сурах, тэгээд нэг өөрөө бие дааж ингэж зүтгэх одоо юмны арга гарахын төлөө тэр их хүч чармаал тавьдаг тэр зам бол тэр багт нь сууж исэн юм байна гэж одоо ойлгож байна. Манай ангийн Чулуунбаатарууд бол их жоохон хөдөлгөөнтэй хүүхэд хэдийгээр байсан боловч их спортлог, нийтлэг, анги хамт олонтойгоо их найрсаг харилцаатай. Манай ангийнхан чинь мундаг штэ. Тэгэл тэднэр дотроо бол нэг хойно орчихгүй, төрөнд нь гарчихгүй. Тэгэл ингээд сайхан сураад төгссөн. 10 дугаар ангийг төгсгöd манай одоо тэр үед чинь дундаж оноо гэж гаргадаг байлаа. Тэр үед миний дундаж оноо 431 одоо баалыг ингээд авчихсан. Тэгэхээр сурлагаараа бол гайгүй дийсэн байгаа. Ер нь хөдөлгөөнтэй гэдэг хүүхдийн тоонд орно л доо. Тэгэхээр хөдөлгөөнтэй гэдэг бол сөрөг талаас нь ойлгох хэрэггүй юм байна шүү дээ. Хөдөлгөөнтэй гэдэг чинь бол цоо сэргэлэн гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэр жил миний нэг ахмад төвсгч надад сууж ирсэн. Манай ингээд ер нь хамгийн сахилахгүй хэм байсан болоо гэж. Би тэгээ хариулах тул. Ер нь хүүхэд бол бүгдээрээ сахилахгүй байдаг шүү дээ. Энэ бол цоо сэргэлэн байдаг гэсэн. Тэрнээс муу юм хийдэг гэсэн утгаар ойлгож болох. Тэр Чулуунбаатар л ийм л одоо цоо сэргэлэн нэлээд хөдөлгөөнтэй авхай самбаатай ийм хүүхэд байсан санаж байна. Ойхон түргэн сэтгэдэг ийм хүүхэд байсан. Спорт урлагийн хорхоотой хөдөлгөөнтэй сурагчид 10 жил нүд эренхий зур өнгөрч ихтэйд сургуульд сурах цаг үе ирлээ. Аав ээж нь цэргийн хүн болгох санаатай зөвлөгөө өгнө. Давгуу дүнтэй төгссөн түнд гадаадын цэргийн сургуульд явах санаа байсан ч тухайн жил нь гадаадын сургуулийн хуваар ирээгүй учраас тухайн үеийн цэргийн ерөнхий дээд сургуулийн улс төрийн ангид өрсөлдлөө. Тухайн жил 80 хүүхэд шалгалт өгснөөс 10 хүүхдийг л элсүүлэн авснаас арвт багтсан өнөөдрийн хурандаа Чулуунбаатарын их замын эхлэл байлаа. Цэргийн хүн болох мөрөөдөл бол багаас эхэлсэн. Тэгээд 9-10 дугаар ангид орсон манай одоо ангийн багш маань ээжтэй ярилцаад намайг бол энэ Чулуунбаатар бол одоо ерөөсөө
энэ физик математикийн одоо ялангуяа физикийн одоо мэрэгжлээр сурахад бол их ирээдүйтэй хөвгтэй гэж хэлсэн. Ингээд би ээж аавтайгаа бол санал зөрөлдсөн. Тэгээд миний одоо хүсэл бол ерөөсөө цэргийн хүн болж эх орноо сайхан батлан хамгаалъя, эрд цэрэг болъё, цэргийн дарга болъё. Тэгээд миний хүсэл бол генерал болъё гэсэн юм хүсэлтэй явсан хүн шүү. Тэгээд одоо ямар ч гэсэн цэргийн хамгийн дээд цол, хурандаа бол цэргийн хамгийн дээд цол гэж явдаг. Энэ сайхан алдар цолон төрсөндөө баярлж байна. 4 жил цэргийн ерөнхий дээд сургууль сурна гэдэг бол тухайн үед бол тийм одоо амар ажил биш. Яг цэргийн казармаар, яг цэргийн амьдралаар энэ одоо Улаанбаатар хот 21 аймагаас одоо шигшигдэд ирсэн хөвгүүттэй нэг казармд бөөр нийлүүлэн унтаж зүсэм талах аяг цайгаа хувааж уусан юм аа. Ингээд 4 жил суралцсан хугацаанд одоо цэргийн эрдэм чамдан суралцаж цэргийн ерөнхий дээд сургуулийг би улаан дипломтой төгсчихлээ. Энэ хугацаанд одоо курсынхаа хамт олон манай курсын дарга одоо Энхоёр гэдэг мундаг сайхан хүн байлаа. Курсын дарга бол одоо 36 залуу нэг одоо үзэл санаад нэгтгэн гэдэг бол тийм одоо амар ажил биш. Дандаа 90 цент төрчихсөн, 90 бярн одоо ханхаарчихсан энэ залуучууд бол тэгж нэг хүний одоо аманд орж хүний зоргоор явна гэдэг бол айгүй хэцүү асуудал. Энийг харин манай одоо курсын дарга бол маш одоо чадварлагаар удирдах, маш ухаалгаар удирдах, өөрөө ч улс төрийн ажилтан хүн байсан. Ингээд манайх бол одоо 36 хүүхдээс 32 хүүхэд нь төгсөж ирсэн. Цэрэг айрам гэдэг хүнийг амьдралын уртад нураад байхгүй. Хэний ч аавын хүүтэй нөхөрлөөд явчих цэг шулуун, шудраг, цөөн үгээр бол жинхэнэ эр хүнийг эндээс бэлтгэн гаргадаг. Улс төрийн ротынхан сурлага спорт амжилтаараа сургуульд толгой зохин. Сурлагаар дэг журмаарч манлайлагч байхыг хичээж байсан нь тухайн үеийн нийгэм улс төртөж холбоотой. Тэглээгээ тэдэнд мууцсан зүйл үгүй. Чамба ясны овцород бэлтгэгдэн гарсан. 1983 он цэргийн ерөнхий дээд сургуулийн улс төрийн ангийг Баяр Магна, Энхбаатар, Чулуунбаатар 3 онц сайн дүнтэйгээр төгслөө. Улаан дипломтой шинэхэн дэслэгч аав ээжтэй үнсүүлж байснаа одоо ч мартахгүй. Цэргийн казармд амьдарсан 4 жил дараагийн 40-50 жилийн салшгүй нөхөрлөл. За Чулуунбаатар бид нар бол сурж байгаа хугацаанд би бол 1-р дасгийн дарга байсан. Манай дасгад бол одоо манай Чулуунбаатар хамгийн уртын шинээс суудаг эмэл залуу байсан. Амт сурдаг. Манай бол 1-р дасаг бол үндсэндээ сурлагын дасаг гэж ярьдаг байсан. 2-р дасаг нь болохоор урлагийн дасаг гэдэг байдаг. 3-р дасаг нь болохоор ажлын дасаг гэж одоо ингээд бид нар бие бинийгээ шаарддаг байлаа. Би бол Чулуунбаатарыг бол 10 хуршиг мэдэнтэй. Зарчимж. Яг одоо шудраг юм. Ер нь тийм яг хэлсэндээ явдаг. Өөрийнхөө хэлсэндээ бүтээхийн төлөө өөрөө амьдралаа гол болгон зорддог. Үндсэндээ энэ өдөө зөрөгтэй өрхөнд бол миний найз бол кино гарахаас л ихсэн юм шүү дээ. Анх одоо энэ цуслангуудаар одоо переставка л нэг тийм одоо кино гаргаад явсараад одоо эн чинь хөгжсөр бол өнөөдрийн цайцахтай ажилд өрсөн. Зарчмын хувьд бол зарчимч хүн, шудраг хүн, өөрөөхөө зүтгэдэг хүн ийм л хүн байна да. Би 1979-аас 83 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн ангийн төгсгсөн юм курсын дарга нэг. Манай курст бол тухайн үед бол сургуулийн урлаг спорт ороо бол одоо 5 хоногийн тэргүүний ийм одоо хүүхдүүд сурч ирсэн байгаа. За энэ дотроос бол одоо манай Чулуунбаатар бол бусдаасаа ийгад мандайлагч сурлагатаа сайн зохион байгуулдаг ийм хүүхэд сонсогч байсан юм аа. Энэ ч утгаараа одоо сургуулаа төгсөөд цэргийн анги нэгтгэдүүд очиод дандаа мандайлсан, үлгэр дуурайд болсон ийм одоо офицер байсан. Энэ ч утгаараа бол одоо төрийн одоо шагнал урамшлуудыг
ээж дараалан авчихсан юм байх юм. Тухайн үеийн Батлан хамгаалгын сайд хурандаа генерал Юндонгоос дэвшлэгчийн мөрдсөө гардсан түүний анхны томилгоо Алдарт Зүүн Баянгийн артиллерийн хороо. Сургууль онцгой төгссөн болохоор удирдах батальоны улс төрийн орлогч албан тушаал дохон томилогдсон. Энд жил орчим ажиллах хугацаанд салбар, анги, нэгжүүдийн дунд зохиогдсон ажил бүрт онцгой дүнтэйгээр шалгагдсан байдаг. Энэ бол түүний хамт олонны хичээл зүтгэлийн үршим. Анхны томилт бол одоо Хээрийн гарнизон боёо Алдарт Зүүн Баянгийн дивиз. Тэр Зүүн Баянд очивол буухад ерөөс 35-аас 38% халуун. Амьсгал гэсэн чинь амьсгал хараг баг. Юу болж байгаа юм бол одоо ямар газар хүрээд ирсэн ингээл гайхчихлаа. Тэгэхээр бид нар чинь 4 жил бэлтгэжсэн байсан шүү те. Тэгэл тэднэр ч очоод ерөөсөө 7 хоног бид нар тэнд дахиж дадлах хийлгээл Хээрийн нөхцөл байдал газар орон дээр нь бид нар одоо дадлах хийлгүүлээл. Ингээл 3 хоногийн дараа яг тэр одоо орчин нөхцөлд давсаж байгаа. Энэ бол нөгөө Монгол хүний бие физиологийн онцлог. Чулуунбаатар хурандааг би их багаас нь мэдэх юм аа. Эртээ 1983 онд би хуучин нэрээр Зөвлөлт холбоот улсад Ардтал дээврийн академи төгсөөд Зүүн Баян гарнизоны 133 дугаар ангид захирагчийн орлогчоор томилогдож очиход Чулуунбаатар дүү жижигхэн дэслэгч манай хороонд салбарын улс төрийн орлогчоор томилогдод очсон байдیں۔ Тэр үеэс эхлээд ингээд энэ дүүгээ их сайн мэддэг болсон доо. Тэр үеэс эхлээд энэ хүү маань ер нь 80-аад оны эхэнд ангийн эвлэлийн байгууллага тухайн ангийн галзуухыг шэйплэн авдаг тийм журамтай байсан. Тийм учраас манай хорооны улс төрийн ажилтнууд тэр дундаа салбарын орлогч нар эвлэлийн байгууллагын нөхдүүд манай хорооны галзууханд их тусалдаг. Хилсэн үгээ албан ёсны ажил болгодог. Ийм хүүхэд байсан. Тэгээд тэр чанар нь ерөөсөө өнөө хүртэл хадгалагдаж амьдралд нь, ах уйд нь, албанд нь хадгалагдж ирсэн байдгийг. Тушаал хаашаа сэргийн хүн тийшээл явна. Зүүн Баянгийн артиллерийн хороонд ажил нь үнэлэгдэж байсан Чулуунбаатарыг төрлөх сургууль цэргийн нэгдсэн дээд сургуулийн ард талын ротын улс төрийн орлогчоор томиллоо. Ажилд түртэд байдаггүй. Шаргуу занан сургуульд соёл хүмүүжлийн ажлыг тогтмолжуулах, сонсогчдын чөлөө цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, спорт уралдаанд тэмцээнд баг тамирчдыг бэлтгэх гээд өдөр тутам хөврөх их ажлыг төвгүйхэн нуулна. 84 онд сургуульдаа буцаж ирээд ингээд миний удирж исэн салбарын улс төрийн орлогчор ирсэн. Битээр тэгээд тэр салбарын захирагч улс төрийн орлогч хоёр гээд энэ хоёр орон дээр ажилласан. 2 жил чихөө ажилласан. Бас сайн ажилласан. Одоо манай энэ Чулуунбаатар бол ажилдаа их төвтэй улс төрийн анги төгссөн сургуулга их сайтай ийм хүмүүс байсан. За энэ үед бол одоо бас нэг тодтогч хэлэхээр юм юу гэхээр цэргийн сургууль чи одоо өргөдгөн зохион байгуулагдаад бид нар бас одоо уучин бол нэг салбар 100 орчим хүнтэй байдаг гэсэн бол Чулуунбаатар бүтээрийг ажиллах үед 160 гаруй сонсогчтой. Тийм их хамгийн том салбар нь байсан манайх. Тэгээд одоо Чулуунбаатарынхаа хүч дэмжлэгээр манай салбар бол одоо хамт ажиллах үеийн 2 жилдээ бол бид нар үргэлжил мандайлагч нь байдаг байлаа. 1980-ад онд залуучуудын байгууллага ихээхэн хүчтэй байсан үе. Энэ үед мөн л түүнийг Монголын ардын хармын ард талыг удирдах газрын улс төрийн хилцээний даргын хувьсгал залуучуудын эвлийн ажил эрхэлсэн туслахаар томиллоо. Залуучуудыг зөв зөв уриалах, хөгжүүлэх, дэмжих төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна. Түүний туулсан түүхээс харахад цэрэг айрам залуучуудыг идэвхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах ямар л ажил вэ? Тэр болгонд хурандаа Чулуунбаатар оролцсон байдаг.
Ер нь 1990-ад онд болсон одоо үдэл санааны их өөрчлөлт, дэвшил. Тэрэнд бол одоо Монголын залуучууд үндсэндээ Монголын залуу ихэн бэлэн байсан юм уу гэж би хоёрдоо ухаардгийг. Миний надад ойрхон байсан улсуудаас хамгийн түрүүл дээр ард жил зах зээлийг мэдэрч хүлээж авсан хүмүүсийн нэг л одоо манай Чулуунбаатар. Улсын хэлцэж байсан бол ард талын газрын намын хороо болоод Батлан хамгаалахын амтгч 2 намын хороотой, Яамны намын хороо, Батлан хамгаалахын ард талын намын хороо. 10-аад мянган шахуу намын гишүүдтэй нийтдээ 20 мянган 30-аад мянган тийм том хамт олонны өдөрдөг цэргийн Батлан хамгаалахын харин байсан том үйлдвэрүүд, том ардлын том ангиуд, улс төр, нам улс төрийн талаар тэнтхийн залуучууд гишүүдийг бас өдөрдөн захин байгуулж байлаа. Тэгээд манай Чулуунбаатар бол өөрөө тэгээд тийм их одоо хуучин социалист ертөнцид дэлхийн мөрцөг даяараар юу бол яаж байгаа гэдэг чинь хараад үзээд өөрийнхөө ухаанаар тунгааж чаддаг. Тэгээд өөрийнхөө замыг сонгож чаддаг. Тэгээд би дааж амьдралаа өөрөө захин байгуулж авчиж чаддаг. Тийм залуучуудын төлөөлөгч. 2000 оны 9 сарын 15-ны өдрийн Батлан хамгаалахын яамны сайдын тушаалаар Батлан хамгаалахын яамны харьяа цайз улсын үйлдвэрийн газрын даргаар томилогдож ирсэн. Намайг томилогдож ирэх хугацаанд бол цайз улсын үйлдвэрийн газар маань бол санхүүгийн хувьд бол нэлээд их доголдолд орцсон. 100 гаруй сая төгрөгийн өршөртэй ийм одоо аж ахуйн нэгжийг бол хүлээж авсан. Энэ 2000-ад оны үе гэдэг бол зэвсэг түвшний хэмжээнд төсөв хөрөнгийн дутагдaltaй байнга одоо төсөв бол ер нь хязгаарлагдмал ийм л байсан үе л дээ. Тийм учраас энэ Батлан хамгаалахын яамны харьяа аж ахуйн нэгжүүд энэ төсвийн цорхыг нөхөх гэж их одоо ажилдаг. Тэр дундаа Батлан хамгаалахын яамны харьяа цайз компани байна. Энэ талаар их одоо санаачлалтай ажилласан энэ байдгийг. Би яг тухайн үед одоо санаж ядгийг 3 өрөө байр одоо 9 сая төгрөг байлаа шүү дээ. Тэгэд одоо 100 гаруй сая төгрөгийн өр гэхээр хичнээн одоо байшингийн үн байх уу тийм ээ. Тэгээ энэ дээр бол ерөөсөө удирдлагын арга барил ажилд хандлага гэх юм уу да тийм ээ. Цэрэг хүний хувьд бол энэ одоо үүргийг хүлээж авсан энэ үүргийг биелүүлэх ёстой. Төрийн улсын гэсэн юмд бол хүмүүс одоо тэр хонцгийн сэтгэлээр ханддаг юм байна. Тэр одоо улсын мөнгө, төрийн мөнгө бол үйлдэггүй юм байна. Одоо ч энэ харагдаж идэг. Одоогийн амьдрал дээр ч энэ байж байна. За ингээд өр ширийг барагдуулах талаар 2000 оноос ахуулаад нэлийн одоо шахуу төлөвлөгөөтэй ажилласны үр дүнд 2001 онд Батлан хамгаалахын яамны харьяа цайз улсын үйлдвэрийн газар бол тэргүүний аж ахуйн нэгжээр шалгарч ямар ч өр ширгүй ийм хамт олон болсон. Энд бол тухайн үед ажиллаж байсан манай хамт олон, манай удирдлагын багийн гар нийлэмжтэй, сэтгэл нийлэмжтэй ажиллагааны үр дүнд ийм амжилтанд хүрсэн. Хүн ажил мэргэжил амьдралынхаа ханыг зөв сонгосон байхад алдах энтх нь ховор гэдэг. 1983 онд Дэслэг Чулуунбаатар хэмээх айл гал уламтай бадраасан. Түүний ханыг Цэвэнхүүгийн Алтай гэдэг. Уулзах учрах ёстой хүмүүс хаач байсан нэгнээ олдог гэдэг шиг төмөн дундаас нэгнээ олж амьдралын уртад бие биесээ нөмөрлөн тулж 44 жилийг үдсэн байна. Энэ л бие 2 хувааж 2 сайхан хүү төрүүлж өсгсөн. Хурандаа Чулуунбаатарын амьдралын бизнесийн хамгийн сайн тулах багна нь болж яваа халамжтай гэргий Чулуунбаатар Алтай хэмээх 2 хүний асаасан гал голомт 8 ачтай өнөр өтгөн бүл айлыг бий болгожээ. За би 1982 оны намар юм да. Тэгээд 4-р курст орох гэж штэ. Одоо шалгалт чүүлэг ихтэй гэд. Манай ихч надад нэг тэрэлжид амрах бочок олж өглөө. Тэр үед чинь одоо тэрэлжийн амралтанд амарна гэдэг чинь бас хүн болгоно тэгээд амраад идэг ч бишээс юм шиг байгаа. Ялангуяа цэргийн сургуулийн сонсогч нарт бол тэр олдохчгүй. Тэгээд тэрэлж дээр амарч ийсэн чил
нэг энэ нүдний шилтэй хүүхэн миний хажуудаас салхаа байчдгийг. Тэгээд яах вэ? Тэгэл хоёулаа танилцаал. Тэгэл амралтнаасаа орж ирээл. Тэгэл хоёулаа гадуур кино үзлээ, янз бүрийн юмд явлаа, үдэшлэг уулзалтанд орлоо. Тэгж байгаа л одоо гэр бүл болсон доо. Тэгээд энэ намайг 1983 онд би сургуулаа төгссөн. Намайг дагаад зүүн бие явчихсан хүн шүү те. Намайг дагаад яаж чагаа би болоод мэдсэнгөө жирэмсэн тэгээ нэг том бүзээтэй те. Тэгээ нөгөө яалцсан. Тэгээ энэ богоноос буулгаад намайг нэг нэхий дээлэр яагаад очиад уйлаа. Тэрний нүн дээр ачаан дээр нь суугалаа. Тэгээд очичээлээ зүүн бачаад уйлаад байвал бөө баяр бүр тэгээд зүүн баянд хоёлаа очлоо. Амьдралаа, залуу офицерын амьдралаар амьдралаа. Ингээд хоёлаа 84 онд анхны одоо миний том хүү мөнгө сайхан маань одоо мэдлээд тэгээ одоо хоёлаа 84 онд одоо хормоо хийсэн. За 44 жил анилахтаа бид хоёр хүүтэй 8 ачтай 8 ачийн 6 банд 2 охин ингээд ийм сайхан өнөр гэр болоод сайхан амьдарч байна. Тэрэлжид очиод танилцахад нэг их юу хөдөлгөөнтэй шар залуу гайхаад би бүр очрыг ойлгохгүй. Эхлээл сүүлдээ бүр танилцаад дотн соол ярилцаад эхэлсэн чинь бас өөр болоод ирж байна. Энэ хүн тэгэр за энэ хүн чинь бас шал өөр юм байна. Тэр бас нэг миний бодож исэн шиг бас тийм их юу хүн биш юм байна. Дотроо бодолтой, дороо суурьтай бас нэлээд тийм юу хүн байна, суурьтай хүн байна. Энэ хүнтэй чинь бас ингээд дотносоод ирвэд бас хайн болоход бас нэг түшигтэй, тулгууртай, бас нэг амьдралыг мэнтэй бас нэг юугүй бэрхшээлгүй сайхан аваа явчихад бас тийм тулгууртай хүн байна гэдэг юм бас үлдээ бас ингээл дамаа ойлгоод хэлсэн л дээ. Энэ манайх чинь дандаа л одоо гадаад хэлний дээд сургууль, багшийн их сургууль, ангаах ухааны их сургууль гээл дандаа л тийм октоодтай, ангиудтай, шипийн холбоотой. Тэгээд дэрийн олон дотор зөндөл олон сайхан эмэгтэйчүүд байсан, сайхан октод байсан. Бид нар хоорондоо сайхан л үерхээл явж ирсэн. Тэгээд нөгөө шипийн холбоо гэдэг тийм одоо сайхан холбоо байж хахад тийм харилцаа үүсээгүй байж зүгээр нэг амрах гад явсан тэр 14 хоногийн дотор л хүн чинь заяаныхаа хэнийг олчдөг юм билээ шүү дээ. Ерөөсөө л тэгэл сэтгэл татагдаал хүн шал өөр болчдөг юм билээ. Миний хань бол маш сайхан сэтгэлтэй, цагаан цайлган, хүнтэй их эвтэй, хүний арга ивийг маш сайхан олж ач нартаа маш хээлтэй, өөд маш хайртай. Надаас өөд илүү хайртай. Багасаа бол цэргийн тийм зарчмаар л өссөн л доо. Бид хоёр тэгээд оройн одоо даалгавраа хийсэн үү, хичээл дээр өнөөдөр ямар юу хийсэн те. Дэвтрээ үзүүлээд тэргээл тэгэл ер нь их зарчимч гэр бүлээсэн манай гэр бүл. Би ч гэсэн өөрийгөө бас аавтайгаа харьцуулдаг л та. Тэгээд ерөнхийдөө хараад ажиглаад ангууд ер нь хаач хүрэх байгаад. Их зарчимч. Би чинь одоо уулна Японд сургууль төгссөн, зэрэгт явцсан. За Монголдо ирээд бас их зүгээр сургууль төгсчлөө. Тэгээд бас зөндөө олон газар ажиллаж үзлээ. Тэгээд энэ хүнийг хараад ангууд сурах зүйл маш их байдаг. Тэгээд яг ясны нэг тийм зарчимч гэж юм гэдэг чинь хүний. Тим юм одоо цуснд нь байт юм болов гэж бодд юм да. Тэгээд өглөө босоод би нэг хоолоо халаагаад идэж явахгүй юу гэсэн чинь манай хөө юу хэлсэн гэж аав та одоо ийм том компани захирлаж хонсоо хоолод идэх тий яадгийг. Японд бол асгадаг байхгүй юу гэж тэгж. Тэгэхээр би тэглээ. Үгүй миний хөө энэ бол Монгол. Япон бол Япон байдаг юм байна. Энэ цагаан хоолойг бол юу гэж асах вэ гэж тэгсэн байхгүй. За тэгээд ээжд нь хэллээ. За манай хөөчтэй бол болоогүй юм байна да. За энэгээ ер нь одоо тэрэгт явуул яах гэлтэй гэлээ. Чулуунбаатар юм их сайхан гал дуудаад гүгээд гэлсэн чи гүгээл шууд машин суулгаал. Шууд нөгөө юу дамжин дээр аваачих байгаа байхгүй. Одоо одоогийн миний байгаа энэ одоо өдий зэрэгтэй явж байгаа нь таны минь одоо аж гавьяа юм байгаа юм шүү. Яг өсвөр наснда тий зөндөө одоо омогшилтай буруу зүрүү явж исэн үе зөндөө л байж исэн. Тэр болгонд нь заа зүвлэж за бүр болохгүй үед нь цэрэг туртал явуулаад тий намайг ирэх хүн болоод үрдэрлээ дээ гэд хурж иртэл бас л болоогүй яжсэн. Хань ажилтаа болоо үр хөвгттэй болоод тий ингээд овоо гайг боллоо гэж бодтол бас л болоогүй байсан. Ингээд сурах юм ааваас маш их байсан. Тэгээд танаараа ингэж бахархаж
одоо үр хүүхдүүдээ хүртэл одоо тань шиг хүн болгох гэж ингээ хүүг нь хичээж явд юм шүү. Аавдаа их хайртай шүү. Цэргийн мэрэгжил сурсан эрдэм энгийн амьдралд ч олон эерэг өөрчлөлт давуу байдлыг бий болгодог гэдгийг Хурандаа Чулуунбаатарын амьдралын замналаас харж болно. 1990-ад он зах зээлийн эдийн засаг шилжсэн хүндхэн үе. Нийгэм даяараа л ганцхан яманд явж эхэллээ. Айрмаас халагдаж нийтийн жишгийг даган олон ч зүйлийг хийж, унаж, босож үдсэ. Тэр чинээгээр дуршлаг суусан бас суралцсан. 11 айлын хүүхдийн бүх юмыг зохицуулаад сурцсан болохоор амьдрал гарахад нь тэр бас өөрт нь их тулгуур өгдөг юм шиг байгаа. Тэгэл 8-нд явбал хоошоо Орос руу, Урагшаа, Бээжин гэдэг 8-нд явбал маш их эрсдэл үүссэн энэ үед чинь энэ болгонд миний хань бол маш их түшигтэй, маш их нуруутай биднийг аваад л гараа явсан тийм. Засгийн газрын шийдвэр гараад Батлан хамгаалах яамны харьяа цайз улсын үйлдвэрийн газрыг 100% төрийн өмчт хувьцаат компани болгоод нийтийн дуудлага худалдаагаар худалдах ийм шийдвэр гардаг. Ийм учраас бид нэр одоо энэ хамт олонныхоо олсон ололт амжилтыг баттахын тулд энд одоо зориглон орсондоо тэгээ нийтийн дуудлага худалдаагаар ховжлогдсон нийтийн дуудлага худалдаанд олон одоо өрсөлдөгч нар орж ийлаа. Ингээд энэ дуудлага худалдааны үр дүнд энэ цайз компани өөрсний одоо хувийн одоо эзэмшилт ингэж шилжүүлж авсан. Одоо энэ цайз компанийг ховчилж аваад тэгэл ерөөсө 6 сарын дараа манай түүхэн эдийн зах гэж байлаа л да. Түүхэн эдийн захыг ерөөсө нэг л өдөр хаагаал тэгэл эмээлт рүү гаргацсан. Тэгэхээр бид нэр дахиад энэ одоо 3.2 газар дээр чинь дахиад шинэ одоо бизнес эхлүүлэх шаардлага гарч ийн шүү дээ. Тэгээ энэ шинэ бизнес эхлэнэ гэдэг бол өнөөдөр эхлүүлээл маргааш үр дүнд хүрдэг ажил биш байхгүй юу? Тийм учраас бид нар одоо түүхэн эдийн засгийг гаргалаа, төрийн шийдвэр гарчлаа. За бид нар хоошид юу хийх юм бэ? Тэрнийг одоо бодож, тэрнийг төлөвлөж, түүнийг шинээр эхлэнэ гэдэг бол асар их төвчээр. Тухайн үед бол бид нар хоолны ч мөнгөгүй болж байсан удаа байгаа шүү дээ. Бүхнийг одоо шинэ одоо бизнес эхлэхэд зориулаад барилгын материал, мод модон бүтээгдэхүүний захийя гэл ийм шийдвэр гаргаад тэгэл энэний төлөө явсан. 3 жил бол одоо хухан хоосон л ингээл ийм байсан. Тэгэл юм чинь ингээл баг багаараа нэмэгдээл зөв одоо голдролдоо ортол 10 гаруй жил одоо үргэлжилж байгаа. Одоо бол бүхэлдээрээ зогссон компани. Алдсан ч унсан ч сэтгэл зүтгэл байхад зорьсон ажлынхаа ард гараад эргээд харахад хамгийн сайхан. Улс төрийн мэргэжил, цэргийн хүний дэсвэр хатуужил, ачаалдах чадвар нь Хурандаа Чулуунбаатарыг бизнес эрхлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Амьдралыг өөрийн гараар босгосон хүн бусдын дутууг хамгийн сайн ойлгоно. Хурандаа Чулуунбаатар түүний ах дүүс бүгд улсын сургуульд суралцсан. Тиймээс улсын сургуулийн цэцэрлэгийн цогцлбор бүхий хорооллыг бүтээн байгуулахаар ажлаа эхлүүлээд байна. Бизнес гэдэг чинь ерөөсөө шударгын зарчим дээр явагддаг шүү дээ. Та мөнгө олж гэн, миний түрээслэгч мөнгө олох ёстой. Хоёр компани хамтраад ажиллаж гэн. Хоёр компани эрх ашиг бол тэнцүү байх ёстой байхгүй юу? Тэгээд бие биендээ итгэлцэл дээр энэ бизнес тогтдгийг. Тэрнээс зөвхөн би мөнгө олноо. Миний одоо түрээслэгч нар бол одоо гуйлгчин байх нь хамаагүй гэсэн ийм зарчимтай бол ерөөсөө энэ дээр ч хүн орчин тогтнохгүй шүү дээ. Тийм учраас их уян алсыг харсан дуслыг хураагуул далай гэж ярьдаг болохоос биш хувингаар нь мөнгө олдог бизнес гэж ерөөсөө бизнесийн одоо дөрмөнд байхгүй. Ер нь сүүлийн үеийг ингээ хараад байхад бол хороол болгосон хүмүүс өөрсөндөө нэг юм хувийн сургууль гэж юм хийгээд байна л да. Түүний жишээгээр би бас одоо хувийн сургууль болгоол нэг өөр хүүхдүүдтэй өвлүүлж үлдээгээл ингээд явахыг үгүйсгэх юм бол байхгүй. Энэ бол одоо хууль зөрчсөн юм бол байхгүй. Тэгвэл би боддгийн энэ одоо бүгдээрээ л одоо ингээд хувийн сургууль байгуулаад яваад байх юм бол энэ Монголд ч одоо хэн сурах юм бэ?
Монголын хүүхэд болгон одоо тэгээд одоо төлбөр төлөөд сургууль сураад байх боломж нь хэр байгаа юм бэ? Энэ байх боломж байхгүй байхгүй юу? Би өөрөө 11 хүүхэдтэй айлын 7 дахь хүүхэд нь. Гэтэл миний аав жолооч хүн. Миний ээж одоо асрагч багш л байсан хүн. Энэ хоёр хүүхэд одоо энэ хоёр хүнээрээ л эргээ төсөөлөхөд зэрэг энэ хоёр хүний 8 хүүхэд нь дээд сургууль сурах ямар ч боломжгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр одоо социализмын үегээд хүмүүсийн одоо янз бүрээр хилээд байгаа. Гэхдээ энэ нийгэмд чинь хүн болгон боловсралтай болцсон шүү дээ. Үнэгүй боловсралыг эзэмшиж ирсэн. Тэгээ энийгээ би бодоод ирээдүгээ бодоод би энэ одоо энэ сургууль барих одоо энэ газар нутгийг бол би улсын сургууль болгоё гэж. Хэрвээ би энэ одоо сургуулаа байгуулсныхаа дараа бол энийг улсын сургууль болгоод за ингээд мянган одоо манай Монголын ирээдүй болсон энэ одоо сургуулаас одоо мянган Монгол улсын ерөнхийлөгч төрхийг хэн байх юм? Монгол улсын ерөнхий сайд төрхийг хэн байх юм? Монголын алдартай төрхийг хэн байх юм? Төрийн штэ. Энэ ирээдүйн төлөө би энэ сургуулийг улсын сургууль болгоё гэж бодож ингэж одоо зорж явна да. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Лувсан доржийн Чулуунбаатар. Төр байхуу дор зүтгэлийг үнэлэх үе. Жирийн сонсогч хүү өөрийн зүтгэлээр хурандаа золон төрч цаашлаад Монгол улсын батлан хамгаалах болон үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тасралтгүй ажилласан 40 гаруй жилийн хөдөлмөр нь хурандаа Чулуунбаатарын ингэрт гавьяатын тэмдэг болон гялалзаж байна. Хос морьтой хүн хол явдаг гэдэгтэй. Одоо хурандаа Чулуунбаатарыг бол би бас олон жил мэдэх юм. Чулуунбаатар бол Монгол улсын хэмжээнд дэвсгэртэн төдийгүй мөрдөсдүүлсэн хурандаа нарын дунд бол домог болсон ийм хурандаа байгаа юм. Тэгээ Чулуунбаатарыг бол сонсогч байх аль тэртээ 1979 оноос өөр би мэдэх учраас энэ хүн хэмбэ ямар чадвартай ямар оюунлаг юу хийдэг хүн бэ гэдгийг бол би бол сайн мэднэ. Энэ хүнд нь 3 сайхан онцлог юм байдаг. Нэгдүгээр Чулуунбаатар бол ямар нэгэн ажлыг эхэлсэн бол тэрнийг дуусгаж эцсийн үр дүнгийг хардаг. Энэ бол сайхан чанар. Чулуунбаатар бол амлсан бол түүнээ биелүүлдэг. Энэ амлалтаа биелүүлэхийн төлөө өөрийнхөө хүч чадал, оюуны потенциал бүх болцоо нөөцөө бол бүрэн дайчилдаг ийм чанартай хүн байна. 3-р Чулуунбаатар бол нэг л зангаараа ямар ч үед найз нөхдөд орхидоггүй, хамт олноо орхидоггүй, ядар тусал одоо зүдэрсэн хэн нэгэнд бол өөрийн болцоорын хэрээр тусал дэмжиж байдаг. Ийм одоо хүн байгаамаа. Энэ цэргийн энэ боловсрал гэдэг бол хүнд бол маш их зүйлийг сургадаг. Нэгдүгээр татуужл, хоёрдугаар чудраг байдлыг, гуравдугаарт биш дээ. Тэр миний цэргийн дээд сургуульд үтсэн хичээлүүд амьдрал дээр ямар их хэрэг болдог юм бэ гэдгийг л би амьдралаараа мэдэрсэн. Би ганцхан жишээ хэлье. Манад одоо цэргийн тактикийн хичээл гээд заадаг байхгүй юу? Тэгээ цэргийн тактикийн хичээл гэхээр одоо хүмүүс бол энэ дайн байлдаантай холбоотой л тэр бол дайн байлдаантай холбоотой. Тэгэхээр яадаг юм бэ гэхээр зэрэг цагийн байдлыг үнэлнэ гэдэг байхгүй юу? Цагийн байдлыг үнэлээ шийдвэр гаргана гэдэг. Тэгээ энэ хичээлийг л би амьдрал дээрээ өөрийнхөө биеэр мэдэрсэн хүн байхгүй юу? Тэгээ цэргийн хүний одоо давуу тал гэдэг бол юмд аюу тууштай ханддаг. Тэгээд төвчээр байна. Төвчээр байна. Ачаалдах чадвартай болсон байна. Хүнтэй харьцаанд суралцсан байна. Хүний үг даадаг болсон байна. Одоо энэ төрөөс ирж байгаа дарамтуудыг бол яаж ийж байгаа л даагаад гардаг. Дааж гарахдаа нөгөө цагийн байдлаа үнэлээд ямар шийдвэр гаргах уу гэдгээ ингээд гаргаас суртсан байдаг. Энэ хамгийн чухал. Чулуунбаатар хурандаа бол цэргийн улс төр соёл хүмүүжлийн клубын дарга, Монгол хурандаа нийгмийн удирдах зөвлөлийн гишүүн. Нийгмлэг бол нийтдээ Улаанбаатарт 6 салбар зөвлөлтэй, орон нутагт 11, зэвсэг түвшиндээ 10 клубтэй. Тэгээ энэ дотроос зэвсэг түвшний 10 клубын хамгийн үлгэр жишээ клуб бол энэ Чулуунбаатар хурандаа удирдах байгаамаа.
Чулуунбаатарын хувьд бол нийгэмлэгийн хэмжээнд өөрийн цайз компани зүгээс ямар боломж байна тэргээрэн одоо хандив тусалцаа үзүүлж хамтран ажилладаг. Цэрэгт яваагүй ирийг ир гэдэг юм уу гэж. Тийм ээ. Би одоо ингэж боддог. Ир хүн бол хүний дээд гэж ярьдаг. Хүний дээдийн дээд нь бол цэрэг хүн гэж ярьдаг байхгүй. Амьдралын шалгуур сорилтыг даван туулсан хүнийг амьдрал шагнадаг. Түүний зориг төвчээр нүр их хөдөлмөр яг л нар мандахтай